Гол нь нөгөө хүн намын санхүүжилт баг байхгүй юу? Баг дотор ингээд бизнесээс санхүүжүүлэхээр одоо тэдний компани халаасанд орчих магадлал байна гэж хараад байна. Бид нар бол халаас малаасанд ордог тийм нам бол биш ээ. Нэг хоёрдугаарт одоо цаашаага бол аль болохын улс төрийн намын санхүүжилт ил болох хэрэгтэй. Тэгээд хандив өгдөг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол энэ мөнгөгүй тийм мэрэгжлийн хүмүүс чинь улс төрд орж чадахгүй шүү дээ. Тийм болохоор аль болох нөгөө иргэдээс болон олон нийтээс компаниас хандив авдаг байхыг бид нар ингээд уриалах хэрэгтэй байхад хөө энэ компани ингээд хандив өгсөн байна ямар муухай юм бэ. Тэгээ хардангуутаа энэ нам бол ингээ холбоотой байж таараа гэдэг хөгийн улс төр бол болох хэрэгтэй. Харин эсрэгээр Монгол улс ардсан улс баяа гэж тэгэх юм бол цаашаа парламент нь ирүүл хин нэгнээс хамааралгүйгээр мэрэгжлийн хүмүүс улс төрөө хийдэг байна гэж бодох юм бол хандуур явах хэрэгтэй шүү дээ. Карманаас биш ямар нэгэн авилга албан тушаал мөнгөөр байх ёсгүй. Нэг ийм зүйл. Тэгэхээр энэ зарчим нь бол буруу биш ээ. Тийм болохоор МСС нь байна уу? Тэр нөгөө Алтмаагийн Баттуулгын компаниуд байна уу? Хандуу өгөлдөө. Тэгээ Баттуулгын компани хинд өгчөөд байна гаргаж ирэх хэрэгтэй. Мөн үү? Тэгээд тэр бол буруу биш аахгүй өгнө. Тэгэхгүй ингээд Баттуулгын асуудлыг ингээд шүүмжлэнгүүт за энэ нөхөр одоо ингээд нам нь ингээд хандив очтын байна. Энэ нөхөр одоо холбоотой юм байна гэдэг тийм юм ингээд зэвхэн болов.